19-р зууны сүүл үед Австрали улсад дарвуулт онгоц эзэмших нь бэл бэнчинтэй чинээлэг нэгэн болохыг илэрхийлэх бэлэг тэмдэг болж байв. Усан замын худалдаа эзэцгэлж байсан тул далайн эрх зүгээр мэрэгсэн хуульчид овоо хөлжиж байсны нэг нь Жон Хенри Вонт гэгч байв. Түүнийг эргэн тойрных нь азан шаваасан гэнт баяжгч гэж нэрийддэг байсан. Манер ихэд шарлахж нийгэм төслөх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд 1883 онд дарвуулт онгоц худалдаж авахаар Англиг зоржээ. Ингээд нэлээд олон онгоц үзсний эцэст дарвуулт онгоц гэхэд овор ихтэй. Бараг хөлөг онгоц гэмээр 1867 онд хийгдсэн Миньонет нэрт ур хийд сайтай онгоцыг тухайн үедээ боломжийн үнээр буюу 400 фунт стерлингээр худалдаж ав. 8-андаа сэтгэл хансан түүнд дарвуулт онгоцоо Австрали руу аюулгүй аваачих том ажил үлдсэн бол дуршлагтай далайчин хайж зар түгэж эхэллээ. Энэ сургаар 30 настай христийн шашинтай эр зөргөн далайчид дунд ихэд үгсэн Ахмад Том Дадли ирэв. Түүний шашны гүнбат итгэл үнэмшлэн далайчдын багийн гишүүдээ согтууруулахундаа хэрэглэхийг эр соргилж аяллаа туршид эрүүл байхыг шаардах хөшөөрөг болдог байв. Гэвч тэрээр эхнэр 3 хүүхдээ орхиж багтаал 120 хоног задгаа далайд аялах эрсдэлтэй холын аянд гарахын тулд боломжийн хөлс авахыг хүссэн юм. Хенри Вонтунд урьдчилгаа 100 Миньонет онгоцыг Сидней хотод хүргэсний дараа нэмж 100 фунт стерлинг өгөхөөр тохиролцов. Мөн далайчдын багаа өөрөө бүрдүүлж засвар үйлчлэгээ хариуцахыг даалгасан бөгөөд энэ бүх зардал нь түүнд олгох 200 фунт стерлинг дотор багтах агуулгаар гэрээлжээ. Энэ нь Ахмад Дадлигийн хувьд ирээд олдохгүй том боломж байсан тул аяллаа багийн гишүүдээ идэв хийлэн хайж баггүй бүтлгүүцсний эцэст өөрийнх нь туслахаар өмнө нь ажиллаж байсан Эдвин Стивенс, ур чадвартай далайчин болох Эдмунд Брукс, аяллаа туршид өөрсдөө үйлчлүүлэхээр Ричард Паркер гэх өсвөр насны хүү тус элсүүлв. Далайчдын баг бүрдсэн ч Миньонет онгоц далайд гарах боломжгүй хэмжээнд хуучирч муудсан байсан тул их хэмжээний засвар хэрэгтэй байлаа. Энэ нь Ахмад Дадлигийн авах хөлсийг үлэмж бууруулах учир тэрээр байж болох хамгийн бага зардал гаргахыг зорж дөнгөн данган далайд хөвөх хэмжээнд зассны эцэст далайн худалдааны зөвлөлөөс аялалд гарах зөвшөөрлөө хөөцөлдөж аваад шуудхан хөдлөх гэснээ баасан гарагт холын аянд гарах нь азанд муу байж мэднэ гэж цааргалаад эрх даваа гарагт буюу 1884 оны 5 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор аяллаа эхлүүлжээ. Эхний 7 хоног элдв бас лэндэгдэлгүй намуухан өнгөрч аяллаа багийн гишүүд хоорондоо танилцахад Ахмад Дадлигийн туслах хийж байсан Эдвин Стивенс тэр жил 37 нас хүрч байсан бөгөөд 5 хүүхэдтэй өнөр өдгөн айлын урхийн тэргүүн байв. Эдмунд Бруксийн хувьд Ахмадтай нас чадсан байгаад энэ аяллыг Австрали руу цагаачлах үнэгүй боломж хэмээн хүлээж авсан туршлагатай далайчин байсан бол 17-т өнчинхүү Ричард Паркер энэхүү аялалд үн шинэ боломжийг нээн хэмээн найдаж байлаа. Энэхүү 6 дугаар сарын 8-ны өдөр Кейп Вердийн бомтоос хүнсээ базааж хөдлөхөд далайн уур амьсгал шир үсэж эхэлсэн тул шуурганаас зайлсхийж өмнөдийн худалдааны замаас гарч явсан ч 7 дугаар сарын 3-ны өдөр салхи намнаж Миньонет онгоц задгаа тэнгист байрандаа хөвч зогслоо. Гэвч 3 өдрийн далайн шуургад эгдэж тэд нүсэр том давлгаанд цохиулв. Аль болох зардал багтаагаар аргал жаргал зассан Миньонет онгоц энэ цохилтыг даасангүй. Их биеийн цөмөрч усаалтж эхэлсэн тул Яруу санд руу аврах завруу шилжихдээ хоёр лаз манжингаас өөр хоол хүнс авч амжаагүй яж. Эхний өдөр тэд махчин загсны анхаарлыг аль болох татахгүй байхыг хичээж амьсгалаа чагнасаар өнгөрөөсөн бол удалгүй хоёр лаз манжингаа идэж дууссанаар хүнсний ямар ч нөөцгүй болов. Аргаа барсан тэд шуурганаар далайд хөвж явсан яст мэлхийг барьж идэх бөгөөд ундны усгүй тул өөрсдийн шээсээ ууж эхэлсэн. Энэ нөхцөл байдал нь эртний грекээс улбаатай догшин тэнгисийн харгас уламжлалыг сэргээхэд хүргэж болцсохгүй болов. Харгас гэж нэрийдэхийн учир нь задгаа тэнгист хоол хүнсгүй хаягдсан далайчдын багийн гишүүд нэгнийг хөнөөж цусыг нь уун махаар нь хооллож байсан уламжлал бий яаж. Хэнийг золиослохыг олонхын саналаар шийдэх юм уу? Шодох маягаар тодорхойлж болдог боловч Ахмад Дадлигаас бусд нь үүнийг дэмжсэнгүй. Дахин 2-7 хоног өнгөрөхөд 17 настай Ричард Паркерийн бие эрс муудав. Учир нь тэрээр цангахан эрхэнд далайн ус уусан нь суулгахад хүргэж шингэний дутагдлалд орж тамирчсан биеийг нь уламд ортуулжээ. Үүний улмаас тэрээр эрүүл ухаанаа гэж дэмэрэх болсон байна. Дахин 8 хоног өнгөрөхөд Стивенсийн бие эрс муудаж эхлэв.
Энэ үед Ахмад Аадлын харгас уламжлалыг сэргээхийг дахин санал болгоход Стивенс зөвшөөрсөн бол Брукс татгалзжээ. Харин Паркер хүүд энэ санал хураалтад оролцох бодит боломж байсан. Ийхүү 19 дахь өдөр Ахмад Аадлын маргааш ихэд ямар нэгэн хөлөг онгод зав үзэгдэхгүй бол Паркер хүүг алах болно гэж шийдмэг өгвөл. Учир нь Паркер нэгэнд өвглийн ирмэгт ирсэнд бол энэ түүний хувьд ялгаагүй болсон хэмээн устдыгаа ятгажээ. Маргааш нь амьд амьтны бараа харагдаагүй тул Ахмад Аадлыг нөгөө хоёроо шавдуулж Паркер эхнэр хүүхэдгүй тул бидэнтэй харьцуулахад хамгийн боломжит хувилбар хэмээн хуулав. Стивенс энэ саналыг дуртай дургүй хам хум зөвшөөрсөн бол Брукс чимээгүй байсаар байлаа. Ингээд Дадли Стивенс хоёр товчхон залбирал үйлцсэний дараа Дадли Паркерийн хоолойг хэрчиж хөнөөснөр тэр хоёр дээр Брукс нэмэгдэн хөөрхий хүүгийн цусыг ууж цангаагаа тайлцгаав. 4 өдрийн турш хүний махаар хоолсон далайчид Меньонет дарвуулд онгод сүрснээс хойш задгаа тэнгисдэх 24 дахь өдрөө аврагдах итгэл найдвар үгүй болсноо нэгэнд ойлгоцгоож эхэлжээ. Сэтгэл зүйн хувьд ийм байдалд орсон хүмүүс ихэвчлэн нэмж зовхгүй тул далай руу үсэрч гэдэг бол тэд ингэсэнгүй. Улмаар 7 дугаар сарын 29-ний өдөр тэдний залбирлыг сонссноо гэлтэй Монтезума нэрт нитрит татсан герман ачааны онгоц Чилээс Гамбург хотыг чиглэн явж байсан нь энэ байв. Аврагдсан 3 далайчин болсон явдлын талаар чимээгүй өнгөрсөн. Ялангуяа Ахмад Дадли Паркер хөхнөөж каннибализм үйлдснэ нэг нэгэнгүй ярьж цогцноос үлдсэн хэсгийг зөөвөрлөж оршуулах хэсгэд ашиглах хүсэлтэй байгаагаа Герман онгоцны ахмадад уламжилж амжив. Далайчид төрлөх ангилдаа боцож очиход сар гарын хугацаа зарцуулсан бөгөөд 9-р сарын 6-ны өдөр эрэгтэр був. Далайн аялд гарч бомб дээр ирсэн хэн боловч 1854 онд батлагдсан усан замын худалдааны тээврийн тухай хуулийн дагуу орон нутгийн гайлын байгууллагад мэдэгдэх ёстой байв. Гэвч тэдэнд тохиолдсон алмайр мадал явдал гайлын ажилтны ноён чизмний сонирхлыг огтхонч татсан. Тэдний ярьсан зүйлийн тэмдэглэлийг чизм нь Лондонд худалдааны зөвлөл рүү илгээсэн боловч тэд энэ хэргийг хэрхэн шийдэхийг мөн л мэдэхгүй байсан тул тэмдэглэлийг дотоод хэргийн яам руу шууд хөрвүүлсэн байна. Дотоод хэргийн яам мэдээлэл хүлээн авмагцаа уг хэргийн ноцтой байдлыг харгалзан шууд сайдад хаяглан шилжүүлв. Фалмут хотын уур амьсгал тэдний талд байсан бөгөөд хэцүү бэрх нөхцлөөс ам болторсон баатрууд байдал тэднийг гэмт хэрэгтэн гэж тооцож яллах нь утгагүй хэмээн нутгийн иргэд үзэж байлаа. Гэвч нийслэлд байрлах дотоод хэргийн сайд далайчдыг яллах хэсэг талаар чиглэл өгөхдөө орон нутгийн дээрх уур амьсгалын талаар төдийлөн анхаарч үзээгүй. Түүгээр барахгүй хамтын нөхөрлөлийн орнуудад дээрх далайчдын хэрэгтэй төстэй хэрэгүүдийг яллах гэж чадаагүй тул энэ удаа нэгмөр тодорхой жишг тогтоох зорилгоор заавал яллахыг прокурорын байгууллагад үүрэг болгожээ. Ийхүү улсын яллагчаар Артур Чарльз гэгч томилогдож Фалмут хотод очимогцоо Бруксын эсрэг олигтой нотлох баримт байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож үлдсэн хоёрыг нь яллахаар шийдсэн. Хоёр далайчны шүүх хурал эхнээсээ л шодрог ус болох нь ойлгомжтой болж ирв. Учир нь энэ хэргийг шүүхээр анх томилогдсон шүүгч Уильям Роберт Брувийг дотоод хэргийн сайд зориуд өөрийн ойрын хүрээллийн Джон Волтер Хадлстоноор сольж өнөөх нь хоёр далайчныг цагаатгахгүй байх талаар бүхий л арга самыг хэрэглэж эхэлсэн байна. Далайчдыг орон нутгийн хамгийн шилдэг өмгөөлөгч Артур Коллинс өмгөөлж түүний хөлсийг дарвуулт онгоцны нийгэмлэгийн гишүүд сан үүсгэх замаар төлжээ. Харин өмгөөлөгчийн хөлснөөс давсан орлогыг Ричард Паркерын эмэгтэй дүнд хандивлах саналыг Ахмад Дадли гаргасан байна. Өмгөөлөгч Артур Коллинсийн хувьд далайчид гарцаагүй байдалд орсны улмаас задгаа тэнгисдэх харгас уламжлалыг дагсан тул хүнийг алах гэмт хэрэгт гэм буруугүй гэх байр сууриас мэтгэлцсэн юм. Харин прокурорын зүгээс Английн эрүүгийн эрхцүүд гарцаагүй байдал гэх ойлголт байхгүй хэмээн мэтгэлцжээ. Шүүгдэгчдийн гэм бурууг тангарахтны шүүх тогтоодог бөгөөд хурал даргалж байсан Хадлстон шүүгч тэдэнд зааварчилгаа өгөхдөө Английн эрхцүүд прокурорын хэлсэнчлэн гарцаагүй байдал гэх ойлголт байхгүй болохыг мэдэгдсэн байна. Ингэснээр тангарахтны шүүгчдэд хоёр сонголт үлдсэн юм. Эхнийх нь далайчдыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов. Нөгөөх нь тусгай шийдвэр гаргуулахаар санал нэгдэх байв. Тусгай шийдвэр гаргуулна гэдэг нь дээд шатны шүүхэд хэргийг шийдвэрлүүлэхээр шууд даатгаж байна гэсэн үг байв. Харин үйл баримтын хувьд эдгээр далайчид хөөрхий хүүгийн махаар хооллоогүй бол амьд үлдэх ямар ч боломжгүй байсан тухайд тангарахтнууд санал нэгдэв. Дээд шатны шүүхийн хуралдан 12 дугаар сарын 4-ний өдөр болж өмгөөлөгч Артур Коллинс далайчид гарцаагүй байдалд орсон тул
тэдний эцсийн зогсоол нь үхлийн ирмэгт очсон байсан Ричард Паркер хүү болсон талаар дахин тайлбарлаж 1842 онд Америкийн нэгдсэн улсад шийдэгдсэн ижил төстэй шийдвэрийг иш татсан ч дээд шатны шүүх тэднийг гин буруутайд тооцсон юм. Шүүхийн баримтлсан гол үндэслэл нь өөрийн амнасыг аврахын тулд өрөөлийн амнасыг хөнөөхийг гарцаагүй нөхцөл байсан гэж шийдэх шалгуур нь тодорхойгүй бөгөөд адилхан хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөс нь илүү эсвэл дорд гэж ялгах боломжгүй хэмээн дүгнсэн юм. Далайчид нэгэнд хүнийг алах гэмт хэрэгт гин буруутай тооцогдсон тул дүүжлүүлэх вэ хэмээн айдас давтж байлаа. Гэвч дотоод хэргийн сайд Уильям Хэркорт хатан хаан Викторияд хандан дүүжлэх ялыг 6 сар хорих ял болгон бууруулах өршөөл үзүүлэхийг зөвлөж тэрээр зөвлөгөөг нь дагсан байна. Энэ нь хууль ёсыг яв цав биелүүлэхийн сацуу олон нийтийн уур амьсгалыг зөөлрүүлсэн шийдэл болсон юм. Ингээд Ахмад Даатли болон түүний туслах Стивенсон нар 1885 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Холлоуэй дэх шоронгоос суллагдав. Суллагдсанаас хойш Том Дадлид ажил олдохгүй байсан тул Миньоны донгоцны эзэн Жек Вонттой холбогдож түүний тусламжтайгаар гэр бүлийн хамт Австрали руу загаачлан тэндээ дарвул донгоцны сэлбэгийн худалдаа эрхлэх болжээ. Энэ явдлаас хойш түүний ойр дорных нь Каннибал Том хэмээн хочлох болсон юм. 1900 онд Австралид хар тахал дэгдэх тэрээр анхны охирогчдын нэг болж насан эцэлжээ. Харин Эдвин Стивенсийн хувьд Жек Вонтын Австрали руу гарах саналаас нь татгалзаж нутагтаа үлдснээр архинд гүнд онтож 1914 онд 65 наснда насан эцэлсэн байна. Эдмонд Брукс хэдийгээр шоронд хоригдоогүй боловч маш ядуу нөхцөл зовдруухан амьдарсаар 1919 онд хорвоогийн мөнхсийг үзв. Тэгвэл алдарт Миньоны донгоцны эзэн Жек Вонт нь Австралийн Нью Саут Уэльс мужийн парламентын гишүүнээр сонгогдсон бөгөөд хожимнох хууль зүйн сайд болж амьдралынхаа туршид амжилттай явсаар 1905 онд өд болжээ. Маш сонирхолтой нэгэн давхцлыг дурдахад Миньоны донгоцны аяллаас бараг 50 гаруй жилийн өмнө буюу 1837 онд хэвлэгдсэн алдар зохиолч Эдгар Аллан Погийн Артур Гордон Пимийн дууч нарт романд Ричард Паркер гэх өсвөр насны хүү хөлөг онгоцны Ахмад болон түүний туслахын хамт далайн шуурганд тосолдож аврах завин дээр гурвуулаа хэд хоног хөвсний эцэст нөгөө хоёр нь өлсгийн эрхэнд санал хурааж олонхын саналаар хөөрхий хүүг бүрлгэж махаар нь хоолдог тухай гардаг байна. Энэ нь болсон явдлаас сэдвэлэн урлагийн бүтээл төрдөг бол урлагийн бүтээл бодит амьдралд биелэлээ олсон хачирхалтай тохиоллын сонгодог жишээ болон үлдсэн байна. Дээр хэрэг одоо цагт болсон бол тус хэргийг хэрхэн шийдвэрлэх байсан бол та бүхэн самт сэтгэлдээ комент хэсэг үлдээгээрэй.